Сайн байцгаана уу? Та бүхэнд шилдэг ухааны хэлбэрээр блогийн 3 дахь дугаарыг хүргэж байна. За сануулхад манай блогийн ураа бол хэрэг танд мэдлэг байгаа бол бусдын лаг асгаарай гэсэн юм ураатай байгаа. За энэ удаагийн дугаарт сүргийн дархлаа буюу вакцин гэсэн энэ сэдвээр ярилцгаар доктор Од Гэрэл надтай хамт байна. За учир нь сүүлийн 2 жил дэлхийн нийтээр хүн төрөлхтөн COVID-19 гэх халдварт өвчнөд одоо нүүр тулан тэмцэж ирлээ. Тэгээ сүүлийн 2 жил ерөнхийдөө сүргийн дархлаа гэдгийг нэлээд их сонсож ирсэн байх юм. За мөн мэрэгжлийн төвшний хүмүүсийн хувьд бол энэ бол нэлээд халуун сэдв байдаг. Манай урилгыг хүлээж авсан Од Гэрэл доктортой бас баярлалаа. Өөрийнхөө талаар, судалгааныхаа талаар товчхон танилцуулаад ярилцлага эхлэе. За сайн байцгаана уу. Намайг Од Гэрэл гэдэг би Монгол Улсын их сургуулийн генийн инженерийн лабораторийн эрхлэгч дэд профессор хүн байна. Миний судалгааны ажил бол биоинженерийн генийн инженерийн төвчээр судалгааны ажил хийгээ. Биоинженерийн генийн инженерийн гэж юу вэ гэхээр энэ амьд организм биологийн системийг хүн өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэн өөрчлөн хувиргаж инженерчлэг сайжруулж улмаар бараа үйлчлэгээ үнцэн бүтээх хийж байгаа юм аа. За тэгэхээр энэ бол маш өргөн ойлголт. Ялангуяа 2000-аад оноос бол энэ чиглэлийн биоинженерчлэг гэсэн энэ ухаан технологийн салбар хүчтэй яригдаж ирсэн. За генийн инженерчлэг бол 70-аад оны сүүлд үүссэн биотехнологийн суурь технологи генийн инженерчлэг байдаг. За Монгол улс бол мэдээж ядуу болцоо нөөц чадах сул ийм орон тийм учраас энэ чиглэлээр хөдөлгөөн хөгжөөгөө үйлдвэрлэл бол энэгээр явагдаггүй байдаггүй. За энэ гарын 13-нд тоолох хүмүүс яг энэ чиглэлээр судалгаа хийдэг ийм салбар юм аа. Тэгэхээр генийн инженерийн даваатар бол Монгол байгаа. Цорын ганц генийн инженер хийж байгаа. Энэ чиглэлээр нэгдсэн ийм лаборатори юм аа. Сүргийн дархлаа ярихаас өмнө ерөнхийдөө халдварт өвчний талаар эхлээд ярилцах хэрэгтэй байна. Халдварт өвчнийг ерөнхийдөө бактерийн гаралтай буюу эсвэл вирусын гаралтай гэж хоёр ангилдаг тийм. Энийн ялгааг нь товчхон тайлбарлаад өгнө үү? За тийм. За бактери бол ячхан иш юм аа. За вирус бол ишийн бүтэц байхгүй. Энэгээр хамгийн том юм. Тэгэхээр ишийн бүтэц байхгүй учраас вирусыг амьд организм гэж үздэггүй. Бактери бол амьд организм мөн. За бактери түрүүний ороод тохиолдолтой нөхцөл өвчөд өвчлүүлдэг. Вирус бол хүний биед ороод тэгээд ишийн дотор заавалгүй орно. Ишийн дотор ороод хүний ишийн дотор харьцаж хүний ишийн уургийн синтезийн машиныг ашиглаж өөрийнхөө уургийг нийлүүлжүүлээд улмаар орж харьцуулсан ишээ устгадаг. Ингээд дараагийн ишэд ордог. Тэгэхээр вирусын бий бол амьд болон амьгүй байгалийн дундах завсрын томоохон молекулын систем гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл молекул гэдэг чинь усны нэг ширхэг молекул байж болно. Гэтэл вирус шиг одоо ийм маш ийм өндөр том зохион бүтэцтэй ийм олон молекулаас тогтсон систем байна. Вирус өөр юм систем. Гэхдээ амьд зүйл бол за энэгээр хоорондоо ялгаатай. Тэгэхээр бактерийн хамтар бол илүү амьд зүйл халдварлаж байгаа учраас түүнийг устгахад антибиотик хэрэглэж устгаж чаддаг. Вирусын халдварыг антибиотик устгаж чадахгүй. Яагаад гэвэл вирус сая миний хэлснээр ишийн дотор ишийг хуураад орсон байна. Тэгээд вирусыг устгах нь юу? Ишээ устгах гэдэг. Тэгэхээр ийм том зарчим ялгаа байгаа учраас вирусын халдвар бол аюултай түүхтэй
Тэгэхдээ бол сүүлийн үед шинжлэх ухаанд бол ухаан вирусыг яг зөв тусдаг молекулуудыг бас хийж чадж байгаа. Энэ бол гол нь юу вэ гэхээр тэр вирусын удамшлын тэр материал мэдээлэл, гений мэдээллийг уурдаг ийм нуклеотидын аналогуудыг гаргаж авсан. Энэ нуклеотидын аналогыг ууглаа вирус тэр нуклеотидын аналогыг өөрийнхөө нуклеотид байна гэж барьж авдаг. Барьж авсныхаа дараа цаашаага усаж чаддаггүй. Тэгээд хайж чаддаггүй. Одоо ингээ наалах. Тэгээд усаж чадахгүй, буцаа хайж чадахгүй наалах гэдэг бол итгэхгүй. За ийм замаар вирусыг усдаг юм антибиотик гарч ирж байна. За тэгэхээр С вирус юм аа. Монголын сайн мэдвэл С вирус юм тийм. Та хэдэн жишээ татвал жишээлбэл Монголд ихэнх нь тавьсан байдаг халдварт өвчнөөс бактерийн гаралтай халдварт өвчин тийм байна. Вирусын гаралтай халдварт өвчин нэрлэвэл хаяад байна, ковид байна, улаан мохон, маш олон вирусүүд байна. Эдгээр бол ихэвчлэн амьсгалын замаар яагаад гэвэл би сая хэлсэн вирус ч өөрөө бактериас бичгэн ерөнхийдөө өндөр зохион байгуулалтын нэг молекул гэж ойлгоод өндөр зохион байгуулалтын молекул агаар амьсгалын замаар гарч байгаа нь усан тусгал дотор хөвж явах ийм боломжтой. Ингээд амьсгалын замаар бактери бол амьсгалын замаар бас халдвар жишээлбэл одоо тарган татвар гэх юм уу тийм ууршилтын тарган тийм байдаг. Гэхдээ вирусээ бодвол илүү хүлц хүмүүс хоол хүнсээ халдвар замтай байгаа. Тэрүүгээр ялгаатай. Аль нь бүх одоо амьсгалын замууд байгаа. Амьсгалын зам хоол бүх замуудыг аль нь бүх замаар халдвардаг болно. Сүргийн дархлаа гэж энэ үг бол хөдөө аж ахуйд гарч ирсэн. Тэгэхээр хөдөө аж ахуйд гарч ирсэн болохоор ч нэг амтан байна ш. Тэгэхээр сүрг хүний үсэг Марс руу гэж тэрэндээ холбоотой гарч ирсэн ойлголт учраас энэ уламжлалт байгаа сүргийн дархлаа буюу herd immunity гэж хэлдэг. Энд бол сүрг гэж юу вэ гэхээр одоо бүлэг организм гэж. За хоорондоо чөлөөтэй эвцэлтэй үржилж байгаа. За нэгэн зүйлийн бүлэг организм. За тэгэхээр энэ сүрэг бол бас популяц гэж ойлгож байна. За биологи популяц гэж ярьдаг. Тэгэхээр хүн дээр бол хүний популяц эсвэл бол арт түмэн гэж хүн дээр бас ярьдаг юм байна. Тэгэхээр арт түмний дархлаа за эсвэл бол амьтан дээр яг популяцны дархлаа гэдгээр байгаа хүн дээр бас популяц гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр 1894 онд Америкийн малын эмчэн Даниэл Сармон гэдэг хүн бол анх ахын зүргийн аливаа өвчний эсрэг ерөнхий тамиг хэмжээ ашиг шим сайтай байх шинжийг тодорхойлоход ашиг хэрэгжүүлсэн гэж. Яг энэ үед бол тэр хатгалт өвчийн хоорондоо амьд мамчтэр бол энэ яригдаг байна. За тэгээд улмаар бол Америкийн малын эмч болон тэрүүн төрөлхийн буцтай өвчтөд төрөөд эдгсэн өхрүүдийн сүрх хийдэг хувь хэмжээ илэрхийлэхэд бол энэ үгийг хэлсэн байна. За 1923 онд бол Английн эрдэмтэд хүний өвчтөд холбоотойгоор орчин үеийн утга хэлбэрээр анх удаа хэрэгжсэн. За гэхдээ мөн тэрүүд бол хулган дээр хийсэн судалгаатай холбож энэ үгийг хэрэгжүүлсэн байдаг. За яасан гэхээр хулганыг бол тариад дахлаажуулаад тэгээд тодорхой хэмжээнд одоо өвчлөсөн энэ хулган хэдэн хувь хүрсний дараа шинээр өвчлөх энэ хулганы тоо зогсдгийн байх гэдэг энэ хулганы сүрэг дээр хийсэн судалгааны үр дүн дээр herd immunity сүргийн дахлаач судалгааг оруулж эцсийн үйл бичсэн. За ингээд явсаар байгаа 50 оноос бол одоо энэ бол яг одоо орчин үеийнхээ энэ ойлголтыг бол олж авсан байгаа. Тэгэхээр сүргийн дахлаа гэж юу вэ гэдэг нь болохоор энэ тодорхойлсон байна. Ухаан бүлэг организм буюу популяц аливаа нэг өвчний эсрэг нийтээрээ дахлаатай байж ингэснээр тэрхүү өвчин бүлэг дотроо газар авч татах боломжгүй байх гэдэг. Тэгэхээр бол энэ бол ойлгомжтой тийм үү? Ухаан өвчнөөсөө хахаад боломжгүй болтоо дахлааг нийт сүрэг өстой. Тэгэхээр хичнээн амт хувийн авч иж тийм болохгүй гэдгийг хэлээд байгаа. Энэ зурган дээр харагдаж байна. Тэгэхээр бол одоо дахлаагүй популяцууд бол
хажуу талынхаа хүмүүсүүд ханиад ч юм уу коридорыг хавтаад ханаж зүргийн дархлаад одоо арт хүн болов нэг хүн өвчлөө гэхэд хоорондоо дархлаагүй хүмүүстэй уулзмаарыг багасаад иргэн тойронд дархлаатай хүмүүслэр бамбаа хийгээд за ингээд хатад өвчин цаашаа тарахгүй энэ өвчин тэгээд мөнхөд юм байгаад байхгүй бас идэвчин шүү дээ. За ингээд өвчин байхгүй боломжтой байхгүй. За энийг одоо сүргийн дархлаа гэж хэлж байгаа юм байна. Томьёо хараад бид за томьёо гэдэг бол зүй тогтол үгүй. За ингээд харахаар энэ одоо хамгийн чухал нэг хүчин зүйл болж ирж байгаа. За энэ болохоор R нот гэдэг байгаа. За энэ R нот гэж юу вэ? Тэгэхээр энийг бол basic reproduction number гэж хэлнэ. За тухайн сүрэг ямар ч дархлаагүй гэж үзвэл хавдвартай нэг болдвол хичнээн болдвол хавдвар тарахаар дундаж хэмжээ гэж байгаа. R нот тэгээ хавдвар тарах тоо. Тэгэхээр тухайн бол ямар ч дархлаагүй идеал гэж загварчд үзээд за ингээд нэг хүн яаж хавдвар идүүн хавдвар тарах вэ гэдэг энэ хэмжээ багхгүй. Тэгэхээр энэ R нот бол янз бүр байдаг байна. Янз бүр. Тэр өвчин болгон дээр за сүр болгон дээр энэ R нот бол олон хүчнүүдээс хамаардаг. Түүнийг тогтоохдоо бодит амьсгал дээр явагдаж үйл явцууд болон өнгөрсөн үед бодоод өнгөрсөн мэдээллийг анализ хийх мөн лабораторийн туршилт экзамаар тогтоодог байна. Энэ R нотыг олох нь өөрөө хамаахан судалгааны ажил байна шүү дээ. Энэ R нот энэ сүрэг дээр энэ R нот ямар юм байх юм бэ гэдэг. Энэ R нотыг олоход үндсэн 3 шийд чанарыг харах хэрэгтэй. Нэгдүгээр бол тухайн нэмгийн халдварлах зам за молекул шин чанар. За хоёрдугаар бол өвчний шинж чанар, өвчлөлийн хугацаа. За гуравдугаар бол тухайн сүргийн авир. За тэр хавир гэдэг тийм үү? За энийг хэлдэг байна. За хэрв тухайн халдварт өвчний R нот нь нэгээс бага байвал тухайн халдварт өвчин зогсох төлөвтэй байгааг илтгэдэг. За хэрв нэгдэх тэнцвэр бол энэ тахалтан тогтвортой эсвэл эндемик байгааг илтгэдэг. За хэрв R нот нь нэгээс их байвал энэ ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүйгээр тахалтын өсөлтийг илэрхийлдэг байна. За энэ зурганд харуулснаар энэ зурганд R нот нь 2-той тэнцвэр буюу 6-тай тэнцвэр гэсэн жишээг харуулж байна. За жишээлбэл R нот нь 2-той тэнцвэр байвал тухайн нэг хүн 2 хүнд халдвар тарна гэсэн. Тухайн халдвар авсан 2 хүн маань цаашаа дахиад 2 гэдэг нийт 4 хүн. Иймэрхүү замаар үржигдээд явдаг байх нэ. Харин 6 байх юм бол нэг хүн 6 хүн тарах. За халдвар авсан 6 хүн цаашаага 6 гэдэг чинь 36 хүн тарах гэх маягаар халдвар тараагдаад явдаг байх. За тэгэхээр одоо энэ гурав чинь ямар юмнууд байх вэ гэдгээ бүгдээрээ ковид дээр тулгуурлаж ярьж байгаа учраас энэ цааш нь задаад авчихъя. За тэгэхээр нэгдүгээр өвчин зүйл нямгийн халдварлах зам молекул шин чанар бол чухал байна. R нотыг олсон. Тэгэхээр нямгийн халдварлах замууд тухайн ням гэдэг чинь одоо вирусыг чиглээд байгаа юм, бактерийг чиглээд байгаа юм. Монголоор бол ням гэдэг чинь аль алин нэг юм. За тэгвэл нэгдүгээр бол амьсгалын зам байдаг. За хоёрдугаар бол хоол бохир гар энэ хүлцэх зам байна. За гуравдугаар бол бидний зам. За дөрөвдүгээр бол зүү, хариу, энгийн хэрэгсэл хаагаа цусыг ийгдс юу гэх гэдэг одоо эмнэлгийн орчинд халдвар авдаг хүмүүсүүд. За энэ хэлээд байгаа. Эмнэлгийн орчинд халдвар авдаг. За тавдугаар бол амьтанд хацуулах. За энэ бол өндөр хувьтай байдаг авиртай өвчин бол нөгөө хумхаа шүү дээ. Шумуул нь хацуулдаг шүү дээ. Тэгээд дэлхийн хамгийн авиртай амьт нь юу вэ гэхээр шумуул багхгүй. Яагаад гэхээр одоо бас вакцины гараад гайг болсон юм билээ. Ер нь 20 жилийн өмнө бол ингээд сая-саяараа хүмүүс өгдөг байсан. Тэгээд хумхаа. Тэгэхээр ийм замууд байна. Тэгэхээр энэ замуудын хамгийн идэвхтэй зам бол дээр хэлснээр бол амьсгалын зам. За жишээлбэл ковид ханиад. За яагаад тэгэхээр бид нар бусдыг нь бол одоо хамгаалж чадаад байдаг. Амьсгалын замыг хамгаалах төвхтэй. Бид нар чи агаараа дандаа хувааж хэрэглэдэг шүү дээ одоо. Бидний амаас гарсан агаар дараагийн хүний амд руу ороод ингээд бид нар агаараа хувааж хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр чин энэ чинь маш төвхтэй байна юм байна. Тийм байна. За тэгэхээр ковид бол ч юм уу эсвэл ханиад ч юм уу энэ улаан бурхан ч юм уу энэ өвчнүүд нь амьсгалын замаар агаар бүсгийн замаар халдвартай учраас бас R нот өндөр байх нь тодорхой. Тэгэхээр за шийдвэр одоо бэлгийн зам ч юм уу
энэ зүү тариу имлэг юм уу тийм үү? Ийм их зүйлүүд бас байж болно. Эдгээр бол R0 багтай. R0 багтай гэдэг бол бүхэн дагслаа үүсгэх босго бол баг. Өөрөөр хэлбэл амархан үүснэ. R0 өндөр байх юм бол бүхэн дагслаа үүсэх босго өндөр мэд түүхтэй энэ үүсгэх түүхтэй болчиход. За тухайн энгийн молекул шинж гэж асуудал бүгдээр авчихсан. Тэгэхээр тухайн энгийн молекул шинж бол нэгдүгээр бол тухайн одоо энд бол ковид вирус харагдаж байна тийм үү? Ковид вирус одоо вирусын гадаргуугийн хүний эсийн эцсүүдтэй холбогддог энэ уурга их чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө Delta, Omicron гэж яриад байгаа чинь энийг хэлээд байгаа. Хоёр руу байгаа чи энийг хэлээд байгаа. Молекул шинж. За тэгээ хоёрдугаар гадаргуугийн уургийн олон янзын хуйлт байдал дахлын систем баригдахгүй байх шинж чанар гэж байна. За нэгдүгээр бол энэ эцсүүдтэй холбогдох хүмүүст байгаа. Хоёрдугаар бол тухайн вирус байна. Эсийн ерөнхий хамгаалах механизм гэж байдаг. Тэрнээс янз бүрийн байдлаар болтаад байх юм боломжтой. За жишээлбэл одоо хамгийн энэ нэг бүгэм жишээ бол ханиад байгаа. Тэгэхээр ханиадтай таанаас одоо H1 N5 юм ингээд хэлдэг шүү дээ. Энэ бол хувилрууд байгаа. Янз бүрийн хувилрууд тэр энэ гадна талын уургууд энэ хувилрууд өөрөөр болоод ирэхээр дахлын систем баригдах байдаг. За энэ гүтээ хүндрэх асуудал гараад ирнэ. Одоо янз бүрийн хүний дархлааны систем баригдахгүй гэдэг бол тэгээд цаашаа өвчүүсэх хүндрэх зүйлтэй тийм асуудал. За ковид вирусын хувьд бол маш аюултай нэг шинж нь бол энэ вирус өөрөө энэ дархлааны антивирус систем гэдэг вирусын ерөнхий систем JAK-STAT pathway гэж бас хэлдэг. Энэ бол ерөнхий системд үндсэн одоо суур механизм байгаа. Тэр баригдахгүй байх өөрийн гэсэн механизмтай. Энэ үгээр маш онцлог. Хоёрдугаар нь бол энэ ковид вирусын өөрийгөө одоо ачиж хамгаалаад баригдахгүй байгаа тэр системээ мутацид оруулахаас хамгаалсан бас системтэй. Тэгэхээр бол энэ нэгэн нарийн төвшөнд инженерчлэгдсэн вирус байгаа. Тэгээд энэ вирус өөрөө бас аюул том. Тэгээд энэ өмнөх вирус нь бол нэг 20 мянга багт, энэ бол 30 мянга багт, 10 мянга бас том геном гэдэг нэмэлттэй. Тэгээд өөрийнхөө тэр баригдахгүй байх механизмыг мутацид оруулахаас хамгаалсан системтэй. Тийм их вирус сонин одоо нарийн төвөгтэй өндөр хөгжилтэй гэх юм бол энэ гадаргуугийн уурга дээр бол одоо S уурга, spike уурга гэдэг байгаа шүү дээ. Тэр S уурга дээр бол мутацид гараад байгаа. Тэрийг бол зөвшөөрж болно. Вирус өөрөө тэр нь бол хамгийн юу тодорхой нэг гэхээр зарим нэг энэ чухал амин чухал энэ уургуудыг бол мутацидоос хамгаалсан өөрийн гэсэн системтэй байгаад байгаа. Энэ бол тодорхой юм байна. Тэгэхээр сайн хэлсэн нэгдүгээр зүйл эсрэг рецептортой холбогдох хүмүүст чинь юутай хамаартай гэхээр S уурга буюу spike буюу систем уурга гэдэг байна. Систем уургатай холбоотой байдаг шүү дээ. Буюу уурга spike уурга гэдэг систем уурга байна. Тэгэхээр систем уурга одоо хэлбэр бүтцийн геометрийн хэлбэр нэг юм байна та. Энэ реквизит байгаа. Тэгэхээр энэ уурга бол өөрөө том уурга юм билээ. Нийт 1273 амин үсээс тогтчихсон. 1273 амин үс гэдэг нь аварга. Ер нь аварга уурга гэж хэлдэг. За энэ аварга уурга маань 3 ижилхэн юм 1273 амин үсээс тогтсон. Одоо юм хоолны зэвтийг 3 ширхэг нийлээд нэг уургийг үүсгэж байгаа. Нэг уургийг. Тэгэхээр одоо нийтдээ чинь хэд гэсэн үг вэ? 1273-ыг 3-аар үзэхээр 3819 амин хүчнээс тогтсон ийм комплекс үгс байна шүү дээ. Комплекс. Тэнийг болохоор нөгөө хомо клиник гэж байна. Өөрөөр хэлбэл 3 ижилхэн хэлхийдээс тогтсон ийм макро комплекс хомо клиник. Энэ хомо клиник тэрийг ингээ хэд
гэдэг доменуудтай. За домен гэдэг нь болохоор функционал хэсгүүд юм байна. Уургийн функционал хэсгүүд. Тэгэхээр одоо машин чинь хамар, бөкс, дугуй гэдэг одоо ингээд нэг функционал хэсгүүд ингээд байдаг шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн ийм функционал хэсгүүдтэй. За энэ функционал хэсгүүдээ хамгийн чухал хэсэг бол энэ RBD гэдэг домен байна. За RBD гэдэг receptor binding domain гэсэн. Тэгэхээр receptor гэдэг нь бол эсээр байдаг, эсийн гадна байдаг хүлээн авах. Тэгээ иш байлаа гэхэд эсийн гадна одоо тэр хайсан дээр ийм жижигхэн одоо хүлээн авах гэсэн уургууд байдаг байна. Гадна хайсан дээр. За тэр эсийн гадна хайсан дээр байгаа тэр хүлээн авах маань эсвэл хоорондоо ярилцах, дохоо дамжуулах ийм үүрэгтэй байж байгаа. А мөн бас зарим нэг одоо өөр хэрэгтэй цитокинууд, за мөн гормонуудыг эсийн дотор оруулдаг үүд нь болдог. А тэгэхээр вирус одоо тэрийг нь ашиглаад хүлээн авах дээр нь очиж суунгуудаа өөрийнх нь юм шиг хуураад орчиж байгаа. Тэгэхээр тэр уугийн рецептор буюу хүлээн авах гэдэг. Тэгэхээр тэр хүлээн авахтай холбогддог хэсэг нь бол нэг сэтэн вирусын сэтэн уугийн RBD домен. Энэ дээр янз бүрийн мутац гарах юм бол бүр идэвхтэй орно. Өөрөөр хэлэх юм бол рецептортой холбогдох тэмүүлэл сайжраад одоо 1 2 3 4 хүн одоо вирус хүн гэдэг агаар дээр байхад залхичихлээ. Бид нар эсэд орох магадлал өндөр болчих. Яг тэгвэл илүү сайн тэмүүлэлтэй байгаа учраас эсэд орох магадлал. Хэрвээ тэр тэмүүлэл бага байх юм бол бид нар бага хэмжээний вирусээр амьсгал гэсэн чинь тэр вирус түүнийг авахгүй шүү дээ. Бид орох магадлал бага байхгүй. Ерөөсөө наагцсан болгон дээр орох маш өндөр тэмүүлэлтэй байх юм бол халдрах магадлал өндөр болдог. Халдрах магадлал өндөр гэдэг нь одоо бид нар вирустэй хүнтэй нэг яриад өнгөрнө шүү дээ. Тэр үед магадлал их өндөр болоод байна. Ягаад гэвэл тэр вирус чинь хүний иш рүү орох тэмүүлэл нь их болсон байгаа учраас бага хэмжээний вирус бид нар амьсгалаад авсан ч гэсэнтэй тэр бага хэмжээний вирус чинь ишид орч хаягдах болчихсон. Ишид орч хаягдтаа. Тэгэхээр орон гэдэг чинь тэр хүн өвчлөн гэдэг чинь дараах хүн тараад байна. R0 өндөр болно гэсэн. Тэгэхээр энэ бол магадлал өндөр болно. Тухайн вирус илүү infectious буюу одоо халдварлах чадвар өндөртэй байна. Халдварлах чадвар тухайн вирусын халдварлах чадвар юм. Тэгээд хоёр хэдийн болохоор энэ доотод ийм сегмент байгаа. Энэ сегмент S1 энэ дээд талын сегмент гэдэг нь хоёр болж байгаа юм байна. Энэ S1 сегмент дээр бол энэ RBD буюу одоо эсийн рецептортой холбоотой домен яваад байна. Энэ домен дээр гарсан өөрчлөлтүүд чинь хамгийн аюултай болж байна. Гэхдээ бас энэ доод доменууд энэ доод хэсгийг бас мартаж болохгүй. Яг гэх юм бол зөвхөн энэ RBD домен эсэд нэгтгэж орохыг хариуцдаггүй. Мөн энэ доод хэсгүүд ялангуяа энэ доод хэсгүүдтэй байгаа одоо cleavage site, protein cleavage site буюу одоо энэгээр эсийн энзимээр ташардаг энэ хэсгүүд энд орно. Энэ доод хэсгүүдтэй бас мутаас гараад илүү амархан диссоциацид ордог тохиолдолд бас илүү халдвар чадвар өндөр болно. Мэдээж энэ RBD домен чухал мөн RBD домен арай хөрөхгүй ч гэсэндээ бас энэ доод хэсгийн S2 дээр байгаа энэ доменуудыг тэгээд энэ дээр л одоо ямар мутаас гарч ирэх гэдгээр ажиглаад одоо variant of concern гэдэг байгаа шүү дээ. Одоо анхаарал тавих хувьд за тийм одоо сонирхол татах хувьд анхаарал тавих хувьд бүр аюултай хувьд гэж тийм ийм их байдлаар ингээд англиар яваад байна шүү дээ. Энэ хувьд руу бич. Хоёрдугаар үндсэндээ өвчний шин чанар хугацаа гэсэн асуудал орж ирж байгаа. За тэгэхээр энэ өвчний шин чанар хугацаан дээр бол одоо R0 бол бас их чухал үүрэгтэй. Чухал хүчтэй болдог байна шүү дээ. За жишээлбэл нэгдүгээр бол өвчин хэд бүхний шинжтэй харьяас байвал тухайн вирус тарах чадвар багтаа. Өөрөөр хэлбэл бид чинь хэрвээ тэр өвчин вирус асар одоо хүчтэй байх ч юм уу тийм тийм хүчтэй хүний өвчтэй бол тэр чинь хүн фосфатд ороо өвчин тийм учраас цаашаа тарахгүй. Тэгэхээр энэ бол дундаж өөрийн зөөлөн биш. Нэг хүчтэй чинь дундаж вирусууд бол бас өндөр халдвартай R0 хүчтэй. Хоёрдугаар бол өвчин хурдан идэгдэг бол вирус тарах чадвар бага байна. За жишээлбэл бол одоо
чи халдвар ямар нэг өвчнөр халдвар авахлаа гэхэд тэрийг хараад яваад байх энэ магадлал нь багтаа байхгүй. Босоохон аваад тэр босоохон идэгсэн тэр хоолны хүнтэй хайцахгүй нэ. Өвчний нууц юм байгаа. За жишээл энэ бол асимптоматик гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүн өвч авчаад мэддэхгүй толгоо өвдөхгүй нэг нус гарахгүй эсвэл баг зэрэг ядраад байгаа мод ач ингээд яваад байдаг ч юм уу. Ийм яг ихтэй өвчин бол бас халдвар чадвар. Яг бол тэр өөрөөрөө тусгаарлахгүй нийгэм бидтэй хайчаад яваад байгаа учраас тийм байж та. За 3-р 4-р өвчид мэддэггүй. Супер халдагсан боломжтой вирус тарах чадвар өндөр байдаг. За энэ бол ойлгомжтой баг тийм. Тэр хүн одоо ингээд өвчин тусчаад одоо тэр хүний бие дотор өвчин ингээд вирус юм ингээд нянгууд ингээд өвчид яваад байдаг. Тэгсэн мөртөө тэр хүн өөртөө өвчин байдаг гэж сонин байдаг. Тэр одоо тэрийн жишээгүй хаанаас үүсэх ёстой гэхээр Bill Bryce-ны энэ эрхтэн эзэн төрөсөд байдаг юм байна. Энэ номон дээр нэг тийм супер тарах байсан юм дээ. Тэр супер тарахчийг бол бүр байж шорон хийсэн гэж байгаа бүр явуулах болох. Гэрийн оройнд оруулаад яг тэгэхээр тэр хүн өөрөө өвчнгүй мөртөө ийтэнд гэрийн өвчнөс тоглоом байгаа чинь ингээд бөөнөр ингээд халтар өвчин тараа яваад байдаг. Тэгээд тэр хүн бүр цухтаагаа тэгээд дараа нь тэрийг нэг баримтж аваад бүр ингээд тийм түүх байгаа. Тэгээд Монголоор очиж Невкоос тагцсан байгаа. Айгуу гоё ном байгаа шүү. Ялангуяа хатан өвчний талаар чухал юмнууд байгаа. Тэгээд би ирсэн юм байна. Тэгээд өвчтөлийн нас хүүс ямар ч тохиолдолд мэдээж вакцин болоод тодорхой хэмжээнд хамгаална. Тэгээд манайхны дунд бас нэг буруу ойлголт байсан л да. Вакцин хийгээд тусчаа одоо энэ бодлоо байна. Тэгээд тэр бол яаж юм гэхээр хүмүүс тусч байгаа. Вакцин хийгээд тусаагүй хүмүүс маш олон байгаа. Тэр нь бол нийгэм хэмээгүй байна. Эндээс хоёрдугаар бол хүмүүс тусч байгаа. Тэгээд вакцин чинь өөрөө халдвар авахаас хамгаална. Хүмүүс тусна. Ялангуяа зарим нэг өвчтөн шил одоо чиний дээрээс улаан бохон ч юм өвчтөн бол тэр breakthrough infection гэж байдаг ч багхгүй одоо шил улаан бохон өвчний вакцин хийгдсэн мөртөө баг зэрэг тэр улаан бохноор бас өвдөж юм жоо багхгүй. Тэгэхээр тэр ковид-ийн өндөр хүчээ авах сенсац болоогүй болох ингээд яваад байдаг болохоос ш. Ер нь бол ийм зүйл бол бас байдаг. Өмнөх боломжтой вакцинуудын хувьд ч гэсэндээ хөнгөө өвдөө тэрийг мэдэхгүй ч явж байгаа юм уу тийм маш их юмнууд байгаа. Тэгэхээр тэрийг яг бүрэн дүүрээ хэлчихв. За энд ерөнхийдөө нийтлэг тохиолддог халдварт өвчнүүдийн хүнээс хүнд халдах хурд буюу R нот за мөн тухайн өвчнүүдийн сүргийн дархлаа тогтох босго утгыг нь харуулсан байна. За жишээлбэл сахуу өвчин шүлсээр халддаг. За R нот нь 6-аас 7 гэдэг чинь нэг хүн 6-аас 7 он дараа сүргийн дархлаа тогтох босго утга нь нийт хүн амын 84 орчим хувь нь дархлаажуулсан байж иж сүргийн дархлаа тогтох нэ. За улаан бурхны хувьд бол агаараар халддаг. R нот нь 12-аас 18. За нийт хүн амын 92-аас 94% орчим нь бол одоо дархлаажуулалттай байж иж сүргийн дархлаа тогтох нь. За гахаа хавдар за мөн туслаар халддаг. Нийт 4-өөс 7 сүргийн дархлаад тогтох босго утганы 80 орчим. За хөхүүл ханиад бат мэдээ туслаар халддаг. Нэлээд өндөр R ноттой 12-аас 17. Нэг хүн гэхэд 12-аас 17 хүнд халдвар тараана гэсэн үг. За ингээд 80-аас 94 орчим хувь нь одоо дархлаажуулж ээж сүргийн дархлаа тогтдог бахан. За саа өвчин бол ялгадс болон амаар халддаг. R нот нь 5-аас 7, нийт хуамын 50-аас 95% дархлаажуулж ээж сүргийн дархлаа тогтох нь. За улаанууд гээд бас өвчин байдаг. Эндээс та харж болно. За салхин цэцэг одоо манай орны хувьд нэг салхин цэцгийн хувьд бол үрцэх замаар халддаг. За 6-аас 7 R нот нь нийт хуамын 80-аас 85 орчим нь одоо дархлаажуулж ээж сүргийн дархлаа тогтох нэ. COVID-19 халдварт өвчний R нотыг энд харуулсан байна. За эхний хувилбар бол R нот нь 2.4-өөс 3.3 буюу дунджаар нэг хүн 3-нд халдаана гэсэн үг. Дельта хувилбарын хувьд 5-аас 9.5 гэж үздэг юм байна. Тэгээд дунджаар R нот нь 7, нэг хүн 7-нд халдаж ирсэн байх нь. Харин омикроны хувьд бол R нот нь 10-аас илүү гэсэн юм тооцоо гаргасан байна. За энэ мэдээллийг та бүхэн энэ хэвлэл шинжилгээний өгүүлэлээс бол харж болох нэ. За манай блогийг дуустал нь үзсэн танд баярлалаа. За буцтаа шеэрлэж мэдлэг түгээгээрэй. Баярлалаа. Баяртай дараа уулзлаа.